За өнөөдрийн бас бидний урилгыг хүлээж авч үзсэн сэтгүүлчдэд баярлалаа би. Оператор спортын хамт олноос уучлалт хүсье. Тэгээд сүүлийн 2 хоног бид нарыг бол одоо спортын салбараас ингээд хар тамхитай холбогдуулж ингэж ялсан бас энэ таагүй мэдээг одоо олон нийтэд цацсан бас сэтгүүлсэнд спортын хамт олон болон аав ээж найз нөхөд үр хөвгтөөсөө уучлалт хүсье. Тэгээд болсон процессыг бол сабан их чаргалан ярьлаа. Яг л ийм зүйл болсон. Тэгээ би нэг зүйл бол маш харамсалтай байгаа. Юу гэж нэхэр өнөөдөр сошиал одоо энэ мэдээгээр одоо Наранбаатар инх чаргалан дээр одоо 7 одоо залуусын одоо ялдаж нийгмээр жигшүүлж одоо зөвхүүлж тэр комментор одоо бүр дайруулж одоо маш их дарамтанд оруулж байна. Зөвхөн би биш. Энд чинь 12 орж байна. Үр хүүхдүүд аав ээж найз нөхөд бүгд одоо энэ чинь чочроод орж байна. Бид нар өнөөдөр хар тамхи татаад мөрөөдөө тоглоом зохион болгоод явах хэмжээний залуучууд биш ээ. Би өнөөдөр дасгаж болж шүү. Айлын хүүхдүүдийг аваад чөлөө төрхөөр тус сургаад хүмүүжүүлээд өнөөдөр нийгэм сайн сайхан зүйлээр манлайлалыг явж байгаа. Гэтэл өнөөдөр миний арга гэр сая сүүлийн 2 хоног юу тохиолдов? Өнөөдөр Наранбаатар хар тамхичин гэдэг юм зүйлээ. Энэ надад биш миний үр хүүхдүүд ташлаа. Би олон хүүхдтэй дунд сургууль сурч байна. Одоо нийгмээр миний хүүхдийг одоо ялгарлан гадуурлаад жигшээд хөтлөх яах вэ? Танаа авч хар тамхичин мөрөдөд боломж. Тэр хүүхдийн сэтгэл зүй ямар байх вэ? Эцэг хамгийн ноцтой шүү дээ. Бид хар тамхи хэрэглээгүй.